정신도 분석이 희소하게 됐습니다. Хүмүүнд судлаач гэдэг нь уралцагчтай хүний бүтээн амлан байлгая. За энэ ихтгэлийн хүрээнд бол бид зөвхөн эсрэг болгож хоёрын нэгдүгээр хэсэг жишээж ярих юм аа. За эсрэг туужийн судалгааг бол одоо манай академич Дамжингийн судалгааг ярих юм аргагүй. За Дамжин бол 1956-57 онд хийсэн судалгаанд эсрэг хааны гайхамшигт үлгэр бол халуун орны ганг мөрнөөс Сибирийн амран мөрөн хүртэл хатны голоос одоо хойд хязгаарын зүлэг мөрөн буюу Лена мөрөн хүртэл уужим их нутагт түгээмэл дэлгэрсэн гэдэг одоо мөр судлаачдын судалгааны бүтээл судалгаануудыг бол наривчлан бодож одоо тус хувилбар тус бүрийн тав чагуулга онцлог шинжилгээнд орсон байдаг. За энэ дотроо бол эсрэг туужийн бүрээд хувилбарыг бол хувилбарын агуулгыг Монголтой бол нэг хэсэг бол ойрхон хувилбар байна. Монголоос ирсэн ялгаатай юм хувилбар байна гэж тэмдэглэсэн. За тэгээд энэ Батайны болон одоо Жамсарны цэврэн бусад одоо судлаачдын бүтээл тулгуурлаад саяхан одоо төлөвлөлтийг хийсэн байдаг. За ингээд яг бидний хэвлэгдэхүүн болгосон эсрэг болгож хувилбарын одоо тухай тодорхойлохдоо бол эсрэг тухай бүрээд туйс ялангуяа эсрэг хувилбар болцсон бүрээдийн аман зохиолын бүтээлд бол одоо яг үндэслэсэн байдаг. Тэгээ Монгол төвдийн эсрэг туйлтай зөвхөн одоо Голбаатарын нэрэл холбож байна. Голбаатар өөр нэртэй байсан бол үүнийг эсрэг тууж гэж одоо хинч төсөөлөхгүй гэж ингэж тэмдэглээд тэр морь болгож хувилгаж байгаа үйлдвэрлэл Монгол их хувилбарт байдаг ижиг болгон хувилгадаг тэр үйл явдлыг бас санагдуулж байна гэж тэмдэглэсэн. Тэгээд эхлээд Монгол төвд хувилбарын хооронд адилтар зүйл байхгүй. Эхлээд болгож хувилбар бол маш өвмөц хувилбар юм гэж тэмдэглэсэн. Тэгээд 17 онд Ана Цэвдинагийн орчуулсан юмнаас энэ бичлэг авсан. Тэгээд энэ одоо үндэслэл бас бидний бас гол үндэслэл болж байгаа. Тэгээд 1906 онд баруун бүрээдийн үлгэрч Инвэ Маншууд гэж хүмүүс бол Жансарны цэвэн гой юугаар Оросын хорооны одоо шинжилгээний хүрээлэнгийн тэр Кэрийн судалгаагаар явж байхдаа энэ Абэг эсрэг хөвгөн буюу ихэд болгоод вариантыг бол тэмдэглэж авсан. Энэ нийт бол 10,590 мөртэй. За нөгөө бүрээд хувилбаруудаа бодох юм бол үргэлжлээд 2 дугаар хэсэгтээ эсрэг хүүгийн тухай гардаг 2 дугаар хэсэгт нь бол за эсрэг энэ тус хувилбарыг бол Цэвэн гон гар бичмэлийг 1930 онд Орос орчуулгаагаар Орос галиг үсгэл бол хийж гаргасан. Тэрийг нь 1961 онд энэ хоомног одоо тайлбар орчуулга хэвлэлийн хэлбэлгээд хийсэн байдаг. Энэ дээр нь одоо бид нар бас ажилласан. За манайд бол манай одоо Дулан багш бэлэгдэл зүйн талаас Монгол домог зүйн дүр за хэсгийн бүр бүрийн яруу найраг тэр тэнгэрүүдийн тухай бол нэлээд одоо судалгааны бүтээлгээр эсрэг туужийн хувилбар бусад бүрээд төлөвлөс бол жишээ байдаг авч тайлбарсан бэлэгдлийн судалгаа тайлбарууд их бий. За ган тогтоомшууд усаатны хэлзрийн хин шинжилгээний үүднээс энэ бүрээд төлөвсийг яаж судлах вэ гэдэг санааг дэвшүүлсэн. Дотор сүрэн багшууд тэр өгүүлэгдэхүүний Монгол эсэртэй адил болох талыг нь олдгож тайлбарсан судалгаанууд бий. За ган тогтоомшууд ерөнхийдөө бүрээд ардын төлөвс гэдэг бол Монгол баатарлаг төлөвсийн одоо нэг салаас салбар энийг одоо судлаад хэдийгээр 100 гаруй жил болж байгаа боловч өшөө одоо цааш авч үзэх задлан шинжлэх ийм одоо өрнөц онцлогтой зүйлүүд байна. Энийг бол одоо энэ доктортой хэллэг уран төрсөл юм аа гэж ингэж. Тэгээд болон төлөвсийн агуулгад байгаа зам үеийн шинжтэй холбогддог үг хэллэгүүдийг бол одоо судлах хэрэгтэй гэсэн санаа тавьсан. За бүрээдийн энэ баатарлаг төлөвсний дундаа эсрэг тухай үлгэрүүд бол ерөөсөө ардын аман зохиолын өрнөц цорын ганц юм бүтээл бөгөөд за эрт үеийн бүрээдийн ясвартгуун гоозын үзэснээр илэрхийлэгч ард түмний ахуй амьдралыг ийм нэг төрлийн хэтэрхий тарил гэж хэлсэн. За энэ аман зохиолын баримт одоо яагаад усаатны соёлыг хэрэглэхүүн болох юм бэ гэдэг талаар Толстой гэж хүний бүтээлд бол аман зохиол итгэл ерөөсөө энэ соёлын хамгийн чухал утгазын бүрдүүлдэг нэг юм бол аман зохиол итгэл үнэмшил зан үйл харилцааны материалууд юм аа. Эдгээр нь бол одоо уламжлалт нийгмийн үндсэн ертөнцийн зургийг сэргээн тогтоох боломжийг олгодог. Эдгээр тулгуурлаад бол ер нь одоо усаатны үнэлж оюун санааны онцлогийг наривчлан судлах тухай орж ирсэн байна. За өгүүлэгдэхүүний талаас нийт Монгол төлс гадар
төлсийн өгүүлбэртгүүнд үндсэн нэг юм хоёр мөчлөгөөс үүдэж байна. Би одоо дулан багш нэмэлт багш нарыг аман зохиолын онолд бол тэмдэглэсэн. За нэгдүгээр бол яг баатрын ёсоор урагдлах харь урагдлах нөгөөд нь бол харь урагдлахын мандалтад тулдах гэсэн ийм хоёр том одоо сэдвийн үндсэн мөчлөг баатрын намтар юм аа гэж тодорхойлсон. За ганцхан багшдад энэ заншилт үг гэдгийг бол ерөнхийдөө баатрын төлсийн агуулгад тохиолдож байгаа давтамжтай байгаа зан үйлийн шинжтэй үйл явдлыг тэмдэглэж байгаа тогтвортой хэлхийг хэлсэн. Тэгээд утга агуулгаар нь бол төрт ёсны, мэд хүндийн, ялгсыг угтах, найр наадмын хорим тойм гэж нэг үндсэн 5 зүйлээр утга хэрэглээг нь зааглаад тэгээд нэг ийм одоо урт богийн туйлуудаар жишээ авч тайлбарсан байдаг. Энэ дээр нэмээд бол энэ гисрийн бас хувьраас тэр ялангуяа мэд хүндийн үг хэллэгдээ нь бол тодорхой жишээнүүдийг авсан бий. За тэгээд бид энэ өгүүлбэр ихтгэлийн гол одоо үндслийг бол энэ мөчлөх цаг буюу баатрын төлсийн баатдын амьдралын мөчлөг гэдэг дээр тохиолж авч байгаа. Тэгээд олон багшийн тодорхойлолт дээр ишлээд тэгээд энийг тайлбарлахдаа бол 90 сайн хаан харангуй жамбар туйлын баатруудын тэр мэдлэг буюу өчигдгийн өрсөлдгийг нарийн авч үзсэн. Тэгээд энэ гисрийн ихтгэл болгоомж хувилбарыг баатрын мөчлөгт тохиолдож байгаа урт баг их баг мөчлөгүүд гэж нэрлэж болмоор зарим богино зарим урт хугацааны. За нэгдүгээрт бол энэ харилцааны яс, хүндлэх, зочлох яс, найр наадам, хорим, зад, дайсны дарах, за нутаг орондоо буцах энэ үеийн өгүүлэмжид хамгийн их давтамжтай байгаа юм бол энэ хоол унд буюу эдийн өвлийн соёлтой холбоотой хэлбүүд байна. Тэгээд энэ нөгөө бариад эсрэг хөлбөрийн онцлог бол яг Орос үг бас нэлийн зөв хэлсэн байдаг жишээ өрөөнд харагдаж байгаа. Ирээн мөнгөн мостоо бидээ цайгаа тавих, улаан мөнгөн мостоо дунд цайгаа тавих, татхад сундаг, тавихад агшдаг, тархи ирээн мостоо гэж. Тэгээд тархи гэдэг үг бол нөгөө тарлан гэдэг үгийн язгуур болтой юм. Тархи соохот, тархи ирээн гэдэг үг бол түүний одоо нийт үндсэн агуулгад бол маш их татамжтай. За энэ хамгийн гол хэлэх юм бол энэ 70 зөөлөн эдээнээс давхар зөөлөн тавих, 90 зөөлөн эдээнээс их ихээр тавих. Энэ зөөлөн гэдэг язгуур ижил хэлбэрээр давтагдаад байгаа учраас энэ зөөлөн гэдэг нь шууд утгаараа тансаг гэдэг утгаар зөөлвийн болохоор зөөх авчрах гэдэг утгаар хэрэглэсэн ийм одоо нэг хэллэг байна. За энд байгаа дал гэдэг, дал ир гэдэг тооны одоо дүрслэлүүд ерөнхийдөө Монгол баатарлын туйлд хамгийн тохиолддог тооны дэлгэцлийн талаас авч үзэхээр ийм нийтлэг дүрслэлийн юм аа. Энэ дүрслэл хэллэг бол энэ хүндлэх, зочлохоос найр наадмын хормын одоо өгүүлбэртгүүдийн хэсэг бол хамгийн их одоо гарч ирж байгаа. Тэгээд бум элдэн туйлд бас энэ 70 хүн дамжлаа даашгүй гангар цоохор шаазан. Тэгээд дав даруй 73 хийлгүүлээд энэс гадна бусад одоо хаан харангуй жамбарын бүлгүүд юм уу бусад аргил цагаан өмч мэрийн туужуудад энэ 70 хүн дамжлаа даашгүй далгай цагаан шаазан далгай цоохор шаазан гэх юм энэ бүгд хамгийн одоо бас тохиолдож байгаа. Энэ талаар Катуугийн одоо Монгол төлөв хэлэгдэл бүтээл бол 7-гийн тоотой язгуур нэг 70-ийн тоо бол Монгол төлөв гол баатрын энэ сүрлэг бадрамгүй төр төрхийг тодтоход их хэрэгж байна гэх энэ 3 настай гоноо улаан жишээг бол тайлбарсан байна. Энэ талаар бол одоо энэ эсрэг энэ хөлбөрт байгаа тооны бэлэгдлийг бол бас цааш нь бусад одоо Монгол баатрын төлөвтэй яаж холбогдох вэ гэдгийг авч үзэж болохоор. За дулаан багш мөн энэ 7-гийн тоо 7 бол ер нь доод тийм газар доорхоор нэг дүрслэл за буурах дөрөвтэй бэлэгдэл гэдэг талаас нь нэлээд нарийвчлаад 70-ийн тооны бэлэгдлээс цааш нь авч үзсэн байгаа. Гэхдээ энэ аман зохиолын жишээ бол доктортой хэлбэрээс харахад дандаа одоо бас сөрөг хөндлөмжүүд илэрхийлдэггүй. Ялангуяа бидний ярьж байгаа ихэнх болоод хувьд бол агуу их том сүрбэжэл гэсэн ийм одоо дүрслэлийн бэлэгдэл болж байгаа. 70 тоотой хамгаалдаг дүрслэл. За 7-гийн язгууртай дүрслэл болохоор 7000 зам болоод ирэхээр байшин, гэр байшингийн дүрслэл 7000 шагаар өртөө тэнгэр тулсан өндөр байшин байлаа гэсэн ийм дүрслэлүүд бол гарч ирж байна. За хоёрдугаарт бол энэ эсрэг энэ хөлбөр болоод бусад
уряд одоо туйлуудад хамгийн их байдаг энэ дөрвөн үрт байдаг. Энэ хар их усан дээр өрөм тогтцол ярилцав, хавтгай том чулуун дээр ногоо ургуулan ярилцсан үлээ гэдэг. Энэ одоо дөрвөн мөрөөс өнөөдөр бидний одоо өдөр тутмын яриад хэрэглэгддэг усан дээр өрөм тогтоох, уханд өрөм хөшөөх гэдэг ийм хэлц бол одоо хураагдаад тэгээд хэлбэрийн талаасаа бол ерөнхийдөө энэ бол цаг үеэрээс солигдох усанд өрөм тогтох гэдэг бол ус өрөмдөх зайруудах гэдэг л утга. Тэгээд цаг хугацаа өдрөн өнгөрч ээлжиж байна гэдэг энэ утга санаанаас хэлц болж хувирахтай энэ зан чанар хизээч байж болохгүй биелшгүй хий хоосон бодол зүйл ярих гэдэг утга нь илүү давмгай болоод ингээд утга шилжээд хэлцүү үүссэн байх жишээ. За энэ хар их устай энэтэй холбоотой энэ бас нэлийн олон давтамжтай байгаа юм. Өдшин бор хоног шар навш болж бор хоног шар навшны цаг болох гэдэг ийм хэлц байна. Энэтэй холбогдуулаад Баатрийн одоо тэр амрах гэртээ харих гэдэг ийм бүрсэл бас үйлчлээ. Энэ овоо зөөлөн орондоо уушиг зөөлөн хүнжидөө халуун зөөлөн одоо хадуушгандаа булган зөөлөн будуушгандаа ургиж хавж найрсан зүйлээ гэдэг ийм бүрсэл бас нэгэн давтамжтай байгаа. Тэгээд энэ хэлбэрээс бол яг өдшийн бор хоногуд өнгөрч өдөр хоног ээлждэг өнгөрөх за шар навчны цаг болох гэдэг юм уу энэ хэлбэр нь бол хураагдаад ийм хэлбэрээр бол энэ ойрборт бол хөвшсөн байна. За гуравдугаарт бол найр наадмын үеийн одоо дүрслэл архи маха одоо идэж ууж найрлаж цэнгэж байгаа үеийн дүрслэлүүдийг харуулсан юм нэг. Энэ бол нэлээд одоо яг энэ хэлбэрээр бол хаацын мөрөнд хэлбэр бас нэгэн байна. За боошгоор хэмнэж архи гарган зугаалуулж боддогоор хэмнэн мяха гаргах гэх. Тэгээд одоо гэртэж мах, гадаач мах, гэртэж архи, гадаач архи гэх. За энэ дүрслэл бас манай Баатарлын бусад туйлуудад бол бас байна. Ер нь бол дай даасны дайж амар сайхан жаргах туйлын төсвийн өмнөх одоо хэллэгт бол далай их архи арц гэж энэ хэллэгүүд бол далай болсон гэдэг ийм хэллэгүүд бас болж байгаа. За энэ найр наадмын өмнө ард зам, албатыг өрн дуудах, цуглуудах, алиудад баяр хөөр явдлыг тэмдэглэх гэдэг энэ дуудлага болсон хэллэг дээр бол энэ арын барбан, өврийн барбан буюу арын хингэргээд дэлдэж арын замыг цуглуулах, өврийн хингэргээд дэлдэж өврийн замыг цуглуулах энэ хэллэг бол бас нэгэн маш их давтамжтай. За энэ яг бусад Баатарлын туйл хан харангуй жишээлбэл их хингэргээд дэлдэж их түмэн, баг хингэргээд дэлдэж баг түмнийг цуглуулж ингээд төрөм найраа хийх гэсэн. Энэ гэхдээ хан харангуй олон дахин давтагдахгүй. Ерөнхийдөө тэр толгой даринтай хоримлолтой гэр нэгтгэхийн өмнөх үеийн үүлэмжүүд бол гарч байгаа. Энэ бас нэг хэллэгээр. За сүүлийн нэг одоо авч үзэх маш их давтамжтай байгаа бол Аз хорхойтой холбоотой бүрсэл байна. За бүрээд туйлс зөвхөн энэ эсрэг ихрэг болгож хувилбараас гадна хараацын мэрэгэн, айдуурын мэрэгэн, за дээр нь осоодор мэрэгэн, ирэнсээ мэрэгэн туйлууд бол энэ яг энэ хорхой мөртэй холбоотой бүрсэл нэлээд байдаг. Тэгээ энэ тухай бол энэ бүрээдийн он зохиос удаас нэлээд бичсэн юм. Монголчуудын аман зохиод хорхой мөрөөр 20 хонож, Азийн мөрөөр 10 хонож гэдэг хэлхийг утгасан судалгаанд бол нэлээд олон одоо туйлыг төвөрлээд тэгээ энэ бол ер нь одоо Домог зүйн сэтгэлгээний үндэслэл байх боловч балар эртний үеэс үедэх хоол хүнсний эдээ үндэсний соёлтой холбоотой байх магадaltaй юм а гэсэн юм санаа бол дэвшилсэн байдаг. За энэ ихрэг болгоод хувилбар тэгээ хараацын мэрэгэн байгаа нь бол 20 жилдээ өвдөхгүй хорхойлон тохиог хошуун дээрээ шингээж авч байна гэдэг. Энэ бол яг ямар нэгэн мангастай тулдахаар явахын өмнөх өгүүлэмж болгон дээр Аз хорхойтой бүрсэл бол тохиолж байгаа. Эхлээд одоо хэлбэрийн талаас харахад үлдэхгүй гэхээр үлдэж хоцрохгүй гэдэг утгаар байгаа юм уу гэж хармаар. Гэтэ энэ өсөхгүй, үлдэхгүй гэдэг утгаар хэрэглэгдсэн. Тэгээ яг бүрээд туйлд байгаа бүх жишээг харахаар маш нарийн, нандин, олон хоног сар жилийн одоо үйл даах ийм нандин үедээ гэдэг утгаар хэрэглэгдсэн байна. Бусад би Даниловын авч үзснээс гадна өөр одоо туйлуудын жишээнээс харахад бол нэгт юм бай, үл мэдэгдэх, нарийн хэцүү одоо бэрх хэмээг бол одоо бэрх тэмцлийг одоо давж гарах гэдэг утгаар хэрэглэсэн байсан. Тэгээд жишээлх юм бол энэ юун дээр бас байгаа. Ганц жишээг уншаад өгье.
Аргил цагаан өвгөнд тойлд бол ингэж байна. Дөрвөн хар дуран нүдийн дөрвөн зүгийн дөрвөн их хязгаарт харуулсаа тавиад 10 жил болсон Аазны мөрийг алдалгүй ажиглаад 20 жил болсон хорхой мөрийг алдалгүй ажиглаад 3 том шүлзээр дадууга бүрэн бүтэн бүртгээд гэж. Тэгээ энэчлэн бас Жангарын тэр Хушуун Улаанбаатар жилхэн Алиа Шонхор гурвын бүлэг догшин шар өргөгийн бүлэгтүүд яг энэ 10 жил болсон Аазны мөрөөр 20 жил болсон хорхой мөрөөр энэ хэлбэр бол бас тохиолдож байна. Гэхдээ бол дайснаас амь нутраад одоо мэдэгдэхгүйгээр гарч чадваа гэсэн утгаар. Тэгэхээр энэ хэлбэр бол яг бурят туйлуудад бол ерөнхийдөө хоол хүнсний одоо үйл даах чадварыг илэрхийлж хөвшиж байгаа бол Монгол болон одоо ойлтын халахын баатарлах туйлуудад бол нэгт нямбай, бэлтгэх, нарийн ширийн зүйлийг одоо анзаарах, бусдад дайсны талаа мэдэгдэхгүй одоо эрх хэцүү даван туулах гэдэг ийм утгаар гарч хөвшсөн байх ийм одоо онцлог бол харагдаж байна. Тэгээд амт тогшууд яг юун дээрээ бол энэ 10 жил өтгөр бай Аазны төсөө эдээ гэдэг нь олон хоног сараад хоол болох уян мөнжигтэй ийм шинтэй эдэг ингэж Ааз хорхой тос гэж дүрсэлдэг ийм хөвшний уран дүрслэл юм аа гэж тайлбарсан. За ингээд эцэст нь бол яг энэ жишээгээр бид одоо Гүсрийн туужийн бурят холбооны өгүүлбэрт байгаа үгүй сан хил найруулгын онцлог за усаатны зам үеийн бэлэгдэл зэрэг оюуны соёлын одын бүртгөөнийг бол цаашид одоо энэ жишгээр үргэлжлүүлэн судалж шинжлэх за халдвар хөлөгийг бол одоо бүрэн хийх энэ одоо асуудлууд бол эрдэм шинжилгээ судалгааны хэрэглэгдэхүүн болохын хамт за Монгол төлсийн агуулга үн цэнийг ойлгох дэлгэрүүлэх сурталчлах ажилд хувь нэмрээ оруулах маа гэдэгт бол гол ач холбогдол маш байна. За энэ тус хэлбэртэй саяын дурдсан энэ төвтэй хэлбэрүүд бол одоо тэр туйлын баатруудын үйл хөдлөл амьдралын мөчлөгдөх онцгой үйл явдал болзол үйл явдлын давтамж хэмнэл зэрэг энэ зам үйл ахуй байдлын одоо хамаа тутах соёлыг илэрхийлэх маш чухал үүрэгтэй. Ерөнхийдөө зохиомжийн талаас бол нэг талаас бол холбоосоож байна, нөгөө талаас бас зааглах юм хэсэг болж байна. За эдгээрийг бол одоо жишээлбэл сая дурдсан Ааз хоттой доктортой хэлний хувилбаруудыг амт захиргааны богино хувилбар альсах таав гэдэг юм уу бусад одоо хишүүл хэлхийн хүрээнд даавыг бүртгэж үзэх юм бас энэ сонин өгдөл зүйл харагдах нь тодорхой байна. За ингээд Гүсрийн туужийн бурят хэлбэрүүдэд Оросыг устгах гэж тохиолддог. За Дамсрамгаан энэ 57 оны бүтээл дурдснаар бол одоо Барбан, Рубашка, Кини юу бас стол, дом гэдэг юмнууд маш их давтамжтай байдагс гадна бас яг бол Орос гэдэг нь мэддэхээр болтол нөгөө арайны дуудууд зохицуулаад авчихсан үгнүүд бол бас байна. Жишээлбэл одоо өөлийн Илис үүдие гэдэг. Илис гэдэг нь нөгөө лист төрийн листийг хийж байгаа бол их хийж ийм юм байна. Тэгээ энэ бүхнийг бол одоо бид бас ялгууны ялгаатай үсийг бол тайлбарлах. За хан сэдвийн хүрээний соёлын онцлогоос одоо зохицуулан тайлбарлахад энэ судалгааны ач холбогдол байна. За ингээд анхаарал татсан.